Тэр хүлээн авсан орон байрны шинжилгээний засгийн газар аймаг орон нутгийн удирдлагуудтай сар бүрийн эхний 7 хоногт цахим хурал хийж, цаг үеийн байдлын талаар мэдээлэл авч яаралтай шийдэх ямар асуудал байгааг тодруулж байгаа шийдвэрлсэн. Энэ сарын ээлжид цахим хурал өнөөдөр болж Монгол Улсын ерөнхий сайд Алтан хуйг зарим аймгийн удирдлагуудтай хийж байгаа шинэлэг ажлуудыг нэрлэлээ. Төв аймагт хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулсныг шинэлэг гэж дүгнээд, бусад аймгийн удирдлагуудыг эндээс санаа авч аймагтаа ийм үйлдвэртэй болох боломжтойг санууллаа. Улсын төсвөд тусгаж чадаагүй олон чухал арга хэмжээнүүд үлдсэн байгаа юм. Тэрнийг ялангуяа хөдөө орон нутагт барих битүү зах худалдааны төв, аймгийн онцлогооны төв, аймгийг хот болгоход шаардлагатай өөр бусад олон зүйлд бид нар энэ 50 тэрбумаас тодорхой хэсгийг бас зарцуулъя гэж ингэж бодож байгаа юм шүү. Цахим хурлын үеэр Дундгуй аймгийн удирдлагууд малчтайгаа онлайнаар хуралдаж, төрийн албан хаагчдын шалгалтыг цахим хэлбэрээр авдаг болсноо ярьлаа. Ховд аймагт цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг малчтад гар утсаар нь хүргэдэг сүлжээг бий болгож ашиглаж эхэлсэн тухайга мөн Баян-Улгийн аймгийн засаг дарга хавал багийн төвүүдийн тохижилтын ажилд түлхүүн анхаарч байгаа талаараа ерөнхий сайдад мэдээллээ.